Эх орон ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө өөрийн залуу насаа зориулж эзэмшсэн мэрэгжилдээ эзэн болсон эрхэм хурандаа нарынхаа хөдөлмөрч гавьяа туйлсыг хүндэтгэн алдаршуулах, санан дурсах нь залуу үе бидний нэн чухал үүрэг юм. Би цагдаагийн байгууллага 20 наснаас эхэлж Ховд аймгийн Булгун сумын торгууд нутгаас анхны нэг ажилтан болж ажилласаар 1975 онд Монгол Улсын цагдаагийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд ажиллаж байхдаа цагдаагийн хурандаа цолоор шагнагдсан. Юуны урд хурандаа гэрдэг эрхэм цол зөөснөөс хойш тэр томилогдсон тухайн ноогдсон ажил албанд үнэнгүй шударгаар хамт олныг мамлаалагч, тэргүүлэгч, ер нь хүмүүстэй харьцах харьцаа манай ажил улс олон талын бэрхшээл бас заримдаа учирдаг цагдаагийн ажил төвөгтэй. Тийм учраас өргөн олонны дэмжлэг тусалцааг авч ажиллах жирийн жагсаалын цагдаагаас эхлээд ирээдүйд энэ хэн болох вэ? Энэ юу хийж чадах юм байна гэдгийг байнга судлаж ажиллах учиртай. Тэгээд бас туслаж ажиллах учиртай. Урамшуулж ажиллах учиртай. Тэгэхээр би бол 1990 оны хурандаа 90 оны хурандаа болоод юу гэж бодсон бэ гэдэг зэрэг надад их ачаа, их хариуцлага, их үүрэг ногдож байна гэж ингэж ойлгосон. Энэ үүрэг хамт олонныхаа хүчээр биелүүлсэн гэж боддог. Дэлхийн нийтийн хэмжээний цолшуулаа өгнө. Генерал хурандаа гэж ярьдаг дэлхийд. Цагдаагийн байгууллагад би 1965 онд цагдаа болсон хүн. Тэр үед миний мэдхээр 4 хурандаа байсан цагдаад. 4 хурандаа. Тэгэхээр ажил үүргийг цолоор биш, хариуцлага, сахилга бат ёс зүгээр хийх ёстой. Зүгээр илүү тийм сайн менежментийг явуулах ёстой. Тэр хурандаа байна уу, хошууч байна уу, дэд хурандаа байна уу, дэслэгч байна уу, энэ бол шал өөр асуудал. Бидний хурандаа авч байгаа үед бол хурандаа цолдооны генерал шиг байлаа шүү дээ. Би л одоо сэргийлэгч байлаа, офицер байлаа, цагдаагийн төрөлбөр ажил гэлээ хоронdaa гүйдэн дээр гараад ирэхэд зүхтаа нөгөө талаар орно. Тийш. Урдаас нь очиж чадахгүй. Тийм одоо хүндлэл дагуулсан ийм онцлог. Би 1994 онд хоронdaa зол шагнагдсан. Энэ дээр бол мэдээч хэрэг надад бол хариуцлага, сахилга, мэдлэг чадвараа дэвшлүүлэх асар том шаардлага нэмэгдэж байгаа болохоос над баяр баясгалан над бол аз жаргал гэсэн юм нэмэгдэхгүй шүү дээ. Улам л хариуцлага нэмэгдэн, улам л одоо тэр хүмүүсүүдийг сургаж хүмүүжүүлэх, ажиллах, ард түмэдээ ажиллах, тэр гэмтэрэгтэй тэмцэх, орчин сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг анх үргэлж амжилттай үйлчлэхэд одоо шаардж байгаа асуудал шүү дээ. Хурандаа цол бол үнцэнтэй. Тэр тусмаа цагдаагийн хурандаа болно гэдэг бол бидний үед ихээхэн том шалгуурыг давдаг. Нэгдүгээрт нь одоо тэр хүний өөрийнх нь төлөвчлөлт хөгжлийг хардаг байсан баг. Хоёрдугаарт нь ажиллах чадварыг хардаг байсан баг. Гуравдугаарт нь боловсролыг хардаг байсан баг. Дөрөвдүгээрт нь энэ эрхэм цолыг аваад энэ хүн хийж бүтээх үү гэдгийг тал талаас нь хараад судлаад ингэж л олгодог байсан байх гэж бодож байна. Насаараа 13-4 аймгийн цагдаагийн дарга хийгээд гушуу цолтой дэвтгүүртээ гарч ясан юм манай ахмад хурандаа байдгийг. Тэр хүн бол тэр үеийн цагдаагийн хурандаа, тэр үеийн цагдаа сэргийлэх байгууллагт ажиллаж байсан улсуудад цол тийм хатуу хүнд байсан юм уу? 1996 онд 96 онд надад хурандаа цолыг өгөхдөө би цагдаагийн 26 талаад хурандааг нэг орон нутгаас анх удаа одоо гавьяа туйлж ловсон дорж гавьяа туйлж сангийн саад элэг бид гуравт анх удаа энэ хурандаа цолыг өгч ирсэн. За би 1996 оны 7 сарын 9-нд Монголын цагдаагийн хурандаа гэдэг эрхэм цолыг хүртсэн хүн. Хурандаа цолыг одоо эрхэмж явах бол одоо хамгийн гол асуудал. Хурандаа гэдэг чинь зүгээр нэг тийм өгчдөг цол бас биш. Нилээ ажиллаж байж, нилээ хөдөлмөрлж байж, өдөр шөнөгүй одоо ажиллаж байж миний хувьд бол одоо энэ чинь манай байгууллага бол 24 цагийн хугацаагаар ингэж ажилладаг. Улаанбаатар хотод ерөөсө 24 цаг ажилладаг байгууллага бараг байхгүй. Яг хөө зүгээр хэсгийн байцаагч энэ төр болж 11-2 хүртэл яагаад тэгээд одоо амарх барих юм байна шүү дээ. А манайх бол одоо нөгөө Монгол улсын одоо бүх банкуд, элчин сайдын яамтууд,
гадаад орноос сууж байгаа бүх одоо элчин сайдын яам тухай үед чинь 16 одоо элчин сайдын яам байлаа. Бүгддээ нь одоо 4-5 ээжтэй одоо хамгаалтын цагдаа тэнийг одоо эргэх шалгах харвал хамгаалтыг хариуцдаг ийм бас хүмүүстэй. Тэгээд энэтэй бол одоо манай энэ хүмүүсүүд одоо энэ одоо ажлын үр бүтээл үр дүнгээр миний одоо хорондоос авсан гэж бид түр хэллээ. Энэний mod ялгаа байхгүй. Одоо бас энэ хамт олондоо энэ одоо хорондоо гэдэг цолыг эрхэмж явах хэрэгтэй юм шүү гэдэг юмыг нөхдүүдээ бас одоо зааж сургаж ингэж л яваад одоо бас манай хамт олноос олон сайхан хорондоо нар бас төрж гарсан. Монгол улсынхаа өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн түүхийг бичлцэж яваа. Эрхэм хурандаа нартаа эрүүлэнх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.